За сайн байцгаана уу? Favorite байна. За бүгдээ өнөөдөр тэр танаас юу нууж байна вэ гэсэн ийм сэдвтэй мэрэгхий гэж би бодлоо. За тэгээд хүмүүс тэгэл нэгэндээ хэлээгүү тиймэрхүү зүйлсүүд бол ерөнхийдөө байдаг. За тэгээд тэр нь юу юм бэ те? Таны бодож байгаа хүн танд хэлээгүү тэр танаас нууж байгаа зүйл юу байна вэ гэдгийг бүгдээ харцгаая. За сонголтын группүүдээ гаргаж ирнэ. За 1-р групп, 2-р групп, за 3-р групп, за 3-р групп. За бүгдээрээ одоо энэ дээрээ ингээд би ингээд доош харуулна. Тэгвэл энэ дээр өгнүүд бичээтэй байгаа учраас за тэгээд энэ дээр энэ чулуу тавиад нэрийн чулуу тавиад нэрийн чулуу тавина. За окей. За эхний групп маань болохоор за хөзөрнүүд нөл ижил учраас шууд кристаллуудыг харуулъя тий. За тэр танаас юу нууж байна вэ гэсэн. За ийм гин кристалл байна. За нэгдүгээр групп маань энэ. За хоёрдугаар групп маань болохоор энэ цэнгэрүнгийн кристалл байна. Эсвэл зүгээр ингээд тоогоор нь сонгож болно. 1 2 3 гэд. За тэгж болно. За 3-р групп болохоор энэ хар obsidian гэсэн ийм жил байна. Нарунгийн. За окей. Бүгдээ 1-р группээс ажиллах эхэлье. За 1-р группыг сонгосон хүмүүс маань болохоор энэ чулууг сонгосон тий. За таны маань сонголтын картыг бүгдээ харцгаая. За энэ дээр болохоор I have lost faith in you and cannot see a future with you anymore гэнэ. За тэгэхээр би одоо ингээд бит хоёр ингээд бүтэн гэдэгт бол ингээд итгэхээ ингээд болсон. Тэгээ би ингээд цамтай бол ирээдүйд харахгүй байгаа гэсэн. За ийм зүйлсийг бол ийм үгийг бол танаас нууж байгаа юм байна энэ хүн маань. За өргөжлүүлээд хэвлээ харцгаая. За 1-р группыг сонгох. Тэгэхээр юу байж магадгүй харагдаж байна тий. Харилцаатай байгаа хүн байгаа болов гэж харагдаж байна тий. За engagement showing. За тэгэхээр маш одоо юу байсан хос нь ээж магадгүй харагдаж байна тий. За бүгд ч өөрөө нөхсөний бүгд байж болно тий. Commitment за гол ингээд илэрхийлэх commitment гэдэг нь болохоор нэгэндээ ингээд байцсан. Би чамтайгаа чи надтай байгаа тий. Хоёлаа ингээд бай гэсэн. Энэ байдлыг бол ингээд илэрхийлдэг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн хувьд бол хосууд тий. За тэгээд үргэж байгаа хүмүүс эсвэл гэр бүл ихнэр нөхрүүд байх боломжтой харагдаж байна. За 1-р группыг сонгосон хүмүүс маань бодож байгаа хүн түүнээс юу нууж байна вэ? За энэ учраас хэлчихье. Confession гэнэ. За тэгээд энийг танд бас ингээд удахгүй хэлэх гэж байгаа юм байна энэ хүн маань. За ерөнхий энер нэг ингэж гарч ирж байна. Хэрвээ энэ мессежүүдийг сонсоод тантай танд одоо хин нэгэн тэр бодсон хүнтэй ч ингэ таарж авах юм бол өргөлөө сонсоод таарахгүй байх юм бол нөгөө группүүдээс сонгож болно. За тэгээ ерөнхийдөө одоогоор ингээд та хоёрын харилцаа ерөн жоохон юм юугүй болчиход одоо ерөн жоохон тодорхойгүй байгаа юм байна. Энэ хүн надтай ингээд яах гээд байгаа юм жоохон ингээд мэддэхгүй тий. За тэгэхэд бол ойрын ирээдүйд бол та хоёрын харилцаа ерөнхийдөө тодорхой болчихно гэж бол гарч ирж байна. Тэгээ та хоёрын дунд бас ингээд бусад хүмүүсийн нөлөө бас байгаад байж магадгүй харагдаж байна. Яг энэ харилцаанд та хоёрын харилцаанд зөвхөн та хоёр гэхээс илүү та хоёроос бас ингээд хамаарахгүй өөр бусад ингээд хүмүүс ингээд айгу оролцож байгаа ч юм уу тий. За эхнэр нөхөр гэр бүл хүмүүсийн хувьд нөгөө хүүхдээ яах вэ ч юм уу тий. Нэг хамтын одоо shared ингээд хамтын ийм үүрэг хариуцлагууд байгаад байгаа. Энийгээ яах вэ гэдэг юм уу. Эсвэл одоо юуны хувьд тийм ер нь ингээд жоохон хамтдаа юм хийдэг төрлийн хүмүүс байж магадгүй. Одоо хамтдаа
бизнес хийдэг ч юм уу эсвэл за хамтдаа ажил хийдэг ч юм уу тий хамтарч ажилладаг ч юм уу ийм хүмүүсийн хувьд болохоор бид хоёрын харилцаа дуусны дараа энэ одоо зүйл маань яах вэ гэдэг юм тий энийг айгу юу яаж байгаа тодорхой болгож байгаа энийг айгу сайхан ярилцж байгаа тэгээд айгу тийм хос биш хүмүүсийн хувьд болохоор нөгөө юу болтол харагдаж байна л гэрээ контракт хийсэн бизнесийн хамтрагч ч юм уу тий ийм хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Тийм хүмүүсийн хувьд болохоор ер нь ингээд энэ хүнтэй ингээ ер нь гэрээг ингээ дуусгаад тий ингээд болсон дээр юм байна гэдэг юм шийдвэр төрж байгаа ч юм уу. Тийм танаас ингээд нуудагаа зүйл нь гэх юм бол хосын харилцаатай хүний хувьд бол ерөнхийдөө танаас харилцаагаа дуусгая даа гэж бодож байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Ийм зүйлсүүдийг ерөнхийдөө бодоод байгаа. За тийм байдал харагдаж байна. За тарot картаас мэдээлэл авцгаая. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа юм тэднээс нууж байгаа зүйл нь юу вэ? Тэднээс юу нууж байна вэ? За бүгд тодруулах авчаа. Тэгэхээр айгүй тийм юу ихнэр нөхрүүд байх магадлал айгүй өндөр гарч ирж байна. Яг гэх юм бол энэ ч болохоор Hierophant card энэ болохоор Ten of Cups буюу одоо гэр бүлийн үзэр гарч ирж байна тий. За тэгэхээр бол энэ дөр болохоор бас ингээ I have lost faith in you гэдгсэн шүү дээ. Тэгээд энэ star card маань өөрөө бас ингээ faith-ийг илэрхийлж байдаг. Тэгээд тантай уг нь ингээд маш урт хугацаанд ингээ аз жаргалтай ирээдүг бүтээгээд ингээ гэр бүл ингээ бай гэсэн энэ хүн ингээ мөрөөдөл ингээ байдаг. Тэгээд энэ мөрөөдөл байгаа боловч би энэ амлалтандаа хүрч чадах хэсэгтэй л эргэлзэж байна. Яг үнэндээ би энэ харилцаанаас ингээ явах хүсэж байна. Би энэ амлалтыг чамд өгсөн боловч эндээ ингээ хүрч чадна гэдэгтэй л би жоохон эргэлзэж байна. Тэгээ би энийг чамд яаж хэлэх учраа болохгүй байгаа. Тэгээд би ерөнхийдөө тохиромжтой цаг хугацааг ингээд шивэж агаад бүрдүүлж агаад тэгээд аль болох хэвтэхнэр би чамд энэ талаараа хэлье гэж ингээд бодож байгаа. Тийм байна. Тэгээд би ингээд надад ингээд өөрийн гэсэн одоо юу гэдэг юм хүсэл мөрөөдөлтэй өөрийн гэсэн одоо ингээд ботсон зүйл ингээд байгаад байна. Тэгээд энэ зүйлээсээ би ингээд энэ одоо замаа сонгоод би амьдралаа ингээд цааш нэр эхлэхийг хүсэж байна гэсэн одоо эдгээр үгсүүдийг бол танаас бол нууж байна энэ хүн маань. За тэгээд та хоёрын харилцааны энергийг харъя. Ерөнхийдөө танаас л одоо энэ харилцааг дуусгах гадаагаа л одоо нуугаад байна гэсэн үг юм шүү дээ. За харилцааныхаа энергийг харъя. Nothing has gone wrong. Trust the process. This connection is divinely timed. Yeah, keep the door open. Open yourself to others. Дандаа айгүй нэг өөрийгөө нээх мэх гэсэн утгатай өнөд айгүйх гарч ирсэн мэт тий. Энэ хүн одоо та хоёр учирсан нь бол ерөөс ингээ буруу зүйл бол ингээ биш ээ тий. Буруу сонголт бол байгаагүй. Үнэхээр зөв байсан тий. Энэ хүнтэй очих хэрэгтэй байсан учраас ингээд явж байгаа нь бол ингээ зөв зүйл юм аа. Тэгээд одоо л ингээд та хоёрын хувьд ингээд шинэ одоо хаалга ингээ амьдрал чинь ингээ нэгдчихэд байна тий. Шинэ харилцаанууд тий. Та хоёрын хувьд ингээд нэг нэгнээс ингээд авах тий. Нэг нэгэндээ заах ингээд бүх зүйл ингээ сайхан ингээ дуусчихсан байгаад байна. Тэгээд ингээд ер нь ингээд completed тий. Хамт байгаад ингээд суралцах хэвээр одоо нэг мишнүүдээ сайхан ингээд даалгаврууд ингээд дуусгацсан байгаа учраас та хоёрын хувьд ингээд урд ингээд шинэ зүйлүүд ингээд хүлээгдэж байна гэсэн. За ийм мессежүүд гарч ирж байна. За тэгээд энэ
За эндээс дахиад нэг карт авчих юм уу? Тэг ингээд шин зүйл турших ч юм уу тий. За тэгээд төвчөртэй байгаарэ. Тэгээд одоо нэг хэдхэн сарын дараагаас чиний амьдрал ингээд сайн сайхан зүйлсүүд орж ирэх болно гэсэн. За ийм мессежүүд гарч ирсэн байна. За тэгээд та нарт уншилт маань таалагдсан бол гоё тий намайг дэмжээрэй. За тэгээд уншлагын туслаа та нарт аз жаргал хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тутамаар л за та нар маань энэ цэнхэр өнгийн чулууг сонгосон. За та нарынхаа сонголын картгай. За энэ дээр болохоор би яг одоо чамтай холбоо барьмааргүй байна. Би зүгээр ганцаараа байх хүсэж байна гэж байна. За тэгэхээр no contact те одоогоор харилцаагүй байгаа хүмүүс маань энэ группыг сонгосон байх боломжтой бол харагдаж байна. За бүгдээр өргөжлүүлээд гарцгаая. За 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань болж байгаа хүнд тэднээс одоо юу нууж байна вэ? Тэднээс нууж байгаа зүйл нь юу вэ гэдгийг харцгаая. Яа хоёр гарч ирээд. За нийл өдрөө. За Clover Boy нэг азыг одоо юу яадаг те бэлэгддэг цэцэг маань гарч ирсэн байна. За одоо ингээс нэг карт авъя. За тэгэхээр ингээс авъя. Past life. За анх хоёрын харилцаа аягүй гоё байд. Ер нь яг энэ хүнтэй ингээд уулзраад үгүй яг л энэ хүн биш дээ. Би яг тэр өөрийгөө хайж ирсэн онцгой тэр хүнийг бол олцглоо гэд ингээд яг ингээд хүнд яг нэг юм одоо хувь тавилан юм шиг мэдрэгддэг юм мэдрэмжүүд байдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж бол энэ хүн өгсөн байна. Тэгээд яг одоогийн нөхцөл болохоор яг тэр одоо мэдрэмжүүд нь бүр яг ингээд тэнгэр газар шиг ингээд солигдчихсан байгаа бол харагдаж байна. Тийм нөгөө нэг айгүй гоё те энэ хүн үнэхээр л яг ингээд надад зориулагдсан. Үнэхээр л яг тэр одоо бид хоёр ингээд хувь тавилан юм байна да гэж ингээд бодож исэн чинь наажмаар энэ хүн тань тохирохгүй бол тэр зан чанарууд нь гарч ирээл хоёрын харилцаа нэг л бүтэхгүй байгаа нь гарч ирээл хоёрын харилцаан дээр одоо ингээд уйтгарахгүй нэг уугүй нэг те нулимс нь айгүй их болоод айгүй аз жаргалтай байж яснаа. Тийм байна. Тэгээд энэ ингээд яагаад ингэсэн бэ гэхлээр ерөнхийдөө энэ хүн та хоёр маань одоо үйл өөрийн харилцаатай хүмүүс байсан байж магадгүй харагдаж байна. Нэг нэнд хичээл заах гэж ирсэн. Тэгээд үйл өөр хичээл заах гэж ирсэн. Ийм одоо хүмүүс байгсан болов уу гэж бол ерөнхийдөө харагдаж байна. За энэ хүрээд одоо тийм уншлагын таарж байгаа бол та нар маань үргэлжлүүлээд сонсороо хэрэг таарахгүй байгаа бол нөгөө хоёр группээ сонгож болно. За 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань одоо бодож байгаа хүн нь түүнээс юу нууж байна вэ гэдгийг харцгаая. Тарot картнаас мэдээлэл авъя. Айгуу тийм хөзөрнүүд айгуу ингээ унж ирээд хайгуу хэцүү санагдаад байна надад тэр. Түнөр огн ингээ гараад ирчдэг штеп тэгд гарч ирэхгүй. 2-3-аар ч юм уу пал хийдлоонд гарч ирээд байгаа юм. За маш их усны картууд гарч ирсэн байна. Окей. За энэ хүний танд хэлэх хүсэж байгаа зүйл гэх юм бол надад өмнө нь маш олон сонголтууд байсан. Тэгтээ би ингэ чамайг сонгосон. Яагаад гэх юм бол би чамтай маш одоо юм урт хугацааны тий им ирээдүг ингэ бүтээж чадахуйц одоо хүн юм шиг бол надад ингэ санагдчихсан. Тэгээд бид хоёрын дунд ч гэсэндээ одоо яг л ингээд аюу тийм тухтай тий. Тэгээд тамтай байхдаа би маш аз жаргалтай болдог байсан.
чи чадж жаргалтай байдаг гэсэн би чадж жаргалтай байдаг гэсэн. Тэгээд хоёулаа бас айгүй тийм жоохон байсан. Тийм. Насны үед айгүй залуу байсан. Залуу байхдаа бас ингээ очирсан. Бараг л хүүхэд ахгүй байхдаа ингээ очирсан. Тийм тэгээ би чамаас бол ингээд мэдэрч болох ингээ бүх сайхан зүйлсүүдийг ингээ мэдэрсэн. Чи бол маш үзэсгэлэнтэй, чи бол маш гайхалтай хүн. Тийм. Чи бол үнэхээр гайхалтай хүн гэсэн байна. Тэгээд энэ хүн хоёрын дунд ингээ хүүхэд бас байж магадгүй харагдаж байна. Тэгээд тип хоёрын дунд бас юм шууд ингээд юу ачиж болохгүй те хорчиж болохгүй бас ингээд зүйлсүүд бас ингээд байгаад байна гэж байна. Тэгээ хоёул энийг аягүй сайхан ярилцах хэрэгтэй байна гэж байна энэ хүн. Тэгээд энэ хүний одоо таныг гэх одоо танаас нууж байгаа зүйл гэх юм бол тийм амар тийм одоо хар бараан ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол хаалга. Харин ч ингээд танд бүр ингээд маш их ингээд талархсан. Таныг одоо нэгэн сайн хайрлсан те тантай байсан цаг хугацаагаа аягүй тийм одоо юу яаж байгаа үнэлсэн те. Тэгээ үнэхээр энэ хүн надад их зүйлийг ойлгуулсан. Би ч энэ хүнд ойлгуулсан. Тэгээ үнэхээр яг энэ it's worth it гэж бодож байгаа юм шиг юм нэрэг бол харагдаж байна. За. Тэр харилцааны нэрийг харъя. Хоёрдугаар бүр бүлээн хүмүүс юм аа. Бодгоо онтыг ямар харилцаатай байна вэ? Overthinking. Pay attention to the red flags. За нэг лавица типнэн гинэ. За тэгээд энэ харилцаан дээр болохоор одоогоор ингээд түр одоо салцсан байгаа юм болов уу эсвэл та хоёрын маань хувьд. Тэгээд энэ харилцаан дээр болохоор нөгөө хүн чинь болохоор айгүй жоох юм red flag-ууд те харуулдаг байгаа юм байна л да. Тэгээд та хоёрын харилцаа ер нь жоох ингээд айгүй гоё байжснаа гинт ингээд жоох юм юу болцсон токсик болцсон тий жоох юм хортой болцсон байдал ингээ харагдтiin. Тэгээд дээрээс нь энэ харилцаан дээр ингээд өөрсдөө хийгээл тий ингээл ингэсэн болов тэгсэн болов гэдээ хасаа илүү энэ хүнтэй одоо яг ингээл бүр амар ингээл өөрсдөө хийгээд байхгүйгээр яг ингээд бид хоёрын харилцаан дээр яг юу болоод байгаа вэ яагаад байгаа вэ гэдгээ яг ингэж одоо өөрийнхөө толгой дотор ингэж биштэй яг ингэж болсон ингээ фактуудыг ингээ бичиж үзээд үнэхээр энэ хүн одоо энэ зүйлсүүд дээр ингэж алдаад байгаа юм байна. Би энэ зүйлсүүд дээр ингэж алдаад байгаа юм байна гэдгээ аюу сайхан ингээ харилцаа ингээ clear болох гэнэ гэж чухал байна нэ. Тэгээ эсвэл энэ ингээ аюу нэг situationship энэ төр байж магадгүй харагдаж байна. Ерөөс ингээл юу нэгэндээ сайн те ингээ сэтгэлтэй харилцаатай байгаа мөрчлөө ингээ харилцаа ингээ аль бисний болохгүй байгаад байгаа юм шиг тий. Бас иймэрхүү бас тохиолдол байж болохоор л харагдаж байна. Тэгэл нэг гарч ирээл нэг ингээл алга болцдог ч юм уу тий. Ийм хүн байж магадгүй. Тэгээд уг нь одоо энэ харилцааны энэ асуудлуудаа ингээ шийдчих юм бол энэ харилцаа уг нь ойрын хэдэн сардаа ч юм уу тий. Аюу сайхан ингээ гүнзгийрээд явах ийм одоо потенциалтай юм харилцаа байна. Тэгээ энэ хүн өөрөө ер нь жоох ингээд юмнаас жоох ингээ уйдах гаддаг ийм хүн байж магадгүй. Ер нь жоох нилээн ийм одоо жоохон immature зантай гэх юм уу? Immature гэдэг нь болохоор юм одоо харилцаа нэгэл жоох ингээд юугүй байх гаддаг. Юу гэдэг вэ? Харилцахгүй зан гарах гаддаг тий. Жоох юм хүүхдэрээ тий нөгөө хүүхдийн айгу энерги надад ингээ мэдэгдээс тахгүй тэгээ бид хоёр ингээ дундаасаа хүүхдтэй болов гэдсэн чинь үгүй энэ хүн жоох юм одоо хүүхдэрхүү ийм хүн байж болохоор харагдаж байна. Тийм болохоор энэ хүнтэй одоо ингээ тий одоо чи том болсон би том болсон тэгээ хоёлаа гэд ингээд сайхан ярилцах хэрэгтэй гэж бол өдөртөө бууд гарч ирж байна. Тэгэхээс бол энэ хүн танаас бол ингээл амар ингээл нуусан тэгээ тиймэрхүү зүйлсүүд бол ерөөсөө нэг ингээ харагдсангүй. Тийм. За энэ хүнтэй холбоотой ойр өрөөдөд юу болохоор байна вэ? За health issues could arise гэнэ. За тэгэхээр
Тийм яг энэ ингээд ирж ирээ ингээд red flag-уудыг ингээд тоохгүй те ингээд гарч ирээд байгаа энэ mixed signal-уудыг ингээд тоохгүй байгаад байгаа юм бол хоёр харилцаанд ингээд асуудал үүсэж болохоор байна шүү гэдэг ийм анхааруулга бол гарч ирж байгаа юм болоо гэж бол харагдлаа. За тэгээд уншлах нь таарсан бол та нар маань намайг дэмжиж гоё энэ chlor байдаг шүү дээ. Ийм нэг 4 жилийн 3 одоо ийм навчтай те энэ цэцгийн юм уу үлдээгээрээ тэгээд та нарт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай. За 3 дахь группийг сонгосон хүмүүс маань онцлогтой томрол. За та нар маань энэ хар өнгийн чулууг сонгосон. За та нарын маань сонголын карт юу гэсэн байна вэ гэдгийг харцгаая. За миний маск намайг ингээд аюулгүй байлгадаг. Би тэгээ ерөнхийдөө өөрт одоо төрж байгаа мэдрэмжээ үл ерөнхийдөө нуудаг. Тийм. Ерөөс тэрийг нэг хил гаргадаггүй. Инхэн намайг ингээд айгу аюулгүй байлгаад байгаа юм шиг санагдгаа гэж. Тэгэхээр ер нь жоох ингээд маск зүгээд байдаг хүн байж магадгүй л харагдаж. Тэгэхээр бол танаас л нэлээдгүй юм нуудаг болов уу те. За гэсэн ийм одоо vibe бол мэдрэгдэж байна те. За юу ч сэтэл харцгаая. За 3 дахь группийг сонгосон хүмүүс юм аа бодож байгаа хүн тэднээс юу нууж байна вэ? За томруулдаг шил гарч ирж байна. Тэгэхээр одоо таны одоо ингээ хараагүй те энэ хүнтэй байгаа харилцаагаа аягүй сайхан ингээ томруулдаг шилээр ингээ харах хэрэгтэй гэдгийг гаач юм шиг те. Аягүй сайн нэгтэлж үзэх хэрэгтэй ч гэж байгаа юм шиг. Impatience. За 3 дахь группийг сонгосон хүмүүс юм аа. Бодож байгаа хүн биднээс юу нууж байна вэ гэдэг хэрэг. Open heart. За. Энэ хүн болохоор ер нь юу яадаг төрлийн хүн байж магадгүй. Ер нь жоох ингээд ярьж байгаа юмнууд нь чихэн дээр ингээд цэцэг ургуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүн байж магадгүй. Хост нэр одоо ингээд тийг ингэж байгаа тийг гэж байгаа гэл. Тийм нэр айгу харагдаж байна. Тэгээд та болохоор энэ хүнийг бүр яг ингээд чин сэтгэлээс ингээд юу ядгаа ч юм шиг. Одоо ингээд чин сэтгэлээр ингээд хандаад байдаг. Гэтэл энэ хүн болохоор танаас ерөнхийдөө ингээд аюу тийм одоо стратегич гэхүү тэгж хандаад байгаа бол надад бол тийм мэдрэмж л төрлөө. Тэнийг юм жоохон худлаа яриад байдаг ч юм шиг. Ийм мэдрэмжүүд надад төрлөө. За бүгдээрээ энэ хэсэг ингээд те таарч ах юм бол өргөлөөс болоод таарах байх юм бол нөгөө группыг сонгож болно. Бүгдээрээ тарих гарснаас мэдээлэл авъя. За 3 дахь группыг сонгосон хүмүүс юм аа бодсон юм. Тэднээс юу нууж байна вэ? Татварлаг картууд авцгаая. За 5-ын аяга, 4-ийн аяга, хатны аяга, Fool, 3 Wands, Empress, Wheel of Fortune. За окей. За тэгэхээр болохоор энэ хүн болохоор ер нь бол танд аюу юм сэтгэлтэй хүн байгаад юм. Маш гүн гүнзгий сэтгэлтэй. Тийм таныг гисэн бүр ингээд аюу их ингээд сэтгэлтэй юм хүн байна. Тоор ингээд салцсан болов. Тэгээ энэ хүн ингээд өөрөө ингээд цаашаа явах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд ингээд энэ хүн тань ингээд сэтгэлтэй болохлоороо ингээд өөрийгөө ингээд хуураад идэм бэ.
Тийм. Одоо энэ нөгөө my mask keeps me safe гэдэг би нөгөө анх бодохдоо болохоор энийг тань ч худлаарай гэдэг юм болоо гэж бодсоохгүй. Тэгтэл ингээд tarot картуудыг ингээд харсан ч юм болохоор энэ хүн тань сэтгэлтэй. Тэгтээ та хоёр ингээд салцсан ч юм уу эсвэл юу гэдэг та хоёрын харилцаа нэг жоохон ингээд болохгүй байгаад байгаа ч юм уу тий. Тэгээд ийм одоо нөхцөл байдал байгаа. Тэгээ энэ хүн өөрийгөө ингээд mentally тий би одоо ингээд move on хийх хэрэгтэй, би ингээд цаашаа явах хэрэгтэй, амьдралаа ингээд шинээр эхлэх хэрэгтэй гэж ингээд бодоод байгаа боловч ерөөсөө таныг ингээд танаас одоо ингээд move on хийж чаддгүй юм байна. Тийм. Тэгээ энэ хүн болохоор гаднаа болохоор ерөөсөө ингээд таны нэг бодохгүй байгаа ч юм шиг амьдралаа ингээд цааш нэр эхлүүлсэн ч юм шиг тий ингээд амьдралаа ингээд одоо ингээд амар тийм завгүй ингээд яваад байгаа ч юм шиг ингэж харагдаж байгаа боловч яг ингээд сэтгэлийн гүндээ болохоор энэ хүн маш их шаналж байгаа. Таны ингээд бодохгүй тий танаас одоо танд ингээд сэтгэлтэй байгаа энэ мэдрэмжүүд нь одоо хүртэл ингээд хэвээрээ байгаад байгаа. Тэгээ таныг маш их сандаг гэж гарч ирж байна. Тэгээд ингээд одоо энэ нөхцөлд болохоор энэ хүн ингээд ерөөсөө л энэ хүн байждээ гэж аягүй их бодож байна. Энэ хүн л одоо миний хувь тайлан байсан юм байна. Энэ хүн л байждээ гэсэн ухаарлыг аягүй их мэдэрч байгаа гэж бол харагдаж байна. Тийм танд гэсэн энэ одоо сэтгэл хөдлөлбөр ингээд маш юм гүнзгий харагдаж байна. За тэгэхээр бол танаас ингээд өөрийгөө хайртай сэтгэлээ гэдгийг бол айгүй нуудаг хүн байна гэж бол гарч ирж байна. За хоёр харилцаад харъя. Хоёр харилцаа ямар харилцаа вэ? Хоёрын харилцааны энерги ямар байна вэ? Тийм харъя. Гурван группыг сонгосон юм аа. Forgive and release. Leave your fears behind. За тэгэхээр тийм байна. Энэ хүн та хоёрын хувьд болохоор аюу тийм одоо өнгөрсөндөө яалч үн жоохон X-Max-үүд ч юм уу те. Тийм болоод бол явчлаа. X-үүд юм шиг. Тэгээд энэ хүн та хоёр одоо хүртэл ингээ би биендээ бол сэтгэлтэй хайртай. Тэгээд энэ хүн одоо ингээд те та ингээд энэ хүн жоохон өрөөгөөд ч юм уу ингээд өөрийгөө ингээд тань бич бас ингээ чамайг бодоо гэдэг ингээ илэрхийлэх юм бол энэ хүн бол шууд ингээд нийлхэд бэлэн байгаа ч юм уу те ийм байдал харагдаж байна. Таны зүгээс бас ингээд жоохон юм айц байгаа бол харагдаж байна. За буцаад ингээд нийлдэг бүх юм ингээд болохгүй бол яах вэ гэдэг юм уу те. Тэгээд энэ хүнтэй болсон өнгөрсөнд болсон зүйлсүүдтэй энэ хүнд ч айгүй их шаналт юм байна. Та ч бас айгүй их шаналаад байт юм байна. Тийм учраас өнгөрснөө тавьж явбал энэ хүнийг уучаал тухайн үед болж байсан зүйлсүүдийн уучаал те. Тэгээд бас ингээд өөрийгөө ч гэсэн уучлаад харилцаанд энэ хүнтэй холбоотой ингээд уур ч юм уу гомдол ч юм уу тиймэрхүү зүйлсүүд байдаг бол тэрийг ингээд сайхан тавьж авуулаарай. Тэгэх юм бол ингээд цаг хугацааны ирэх нь ингээд бүх зүйл ингээд ялашрах болно гэсэн юм мессеж гарч ирлээ. За энэ хүнтэй холбоотой. За тэгээд аюул их нөгөө урс ордууд гарч ирсэн. За хилэнд загас мэлхий. За тэгээд дээрэс нь өхөр болон юуны орд, жинлүүрийн орд. За тэгээд номын ордуудны placement-д гарч ирсэн. За тэгээд distance гэдэг одоогоор ингээд салсан байгаа хүмүүс байж магадгүй, халцааны харилцаа байж магадгүй харагдаж байна. За эсвэл ингээд emotionally те ер нь жоохон нийлнээсээ ингээд жоохон халтцсан байгаа юм нэр бол харагдаж байна. За ерөнхийдөө ингээд уншлахын туслаа. Тэгээд та нарт маань хэрвээ уншлах маань таалагдсан бол юм гоё одоо сарнаны эможи үлдээж болж байна. За тэгээд уншлахын туслаа. Тэгээд та нарт намайг сонсох юм шиг маш их баярлалаа. Тэгээд дараагийн имжлэгээр уулзцгаая. Баяртай.